За одоо харин бид Гашуун Сухбат автозам компани хариуцж байгаа 5 дугаас Гашуун Сухбат чиглэлийн 239 км тууш замын 163 дахь км дээр хүрэлцэн ирээд байна. За энд Монгол улсын хэмжээний одоо хамгийн том автозогсоолыг барьж байгуулсан байгаа. За энэ том автозогсоол нь за нийтдээ нэг давхар чиргүүлтэй 20-25 машин зэрэгцээ зогсоод амрах боломжтой. Энэ тууш замд зогсож байгаа энэ том тээврийг хөдөлгөж байгаа жолооч нарын хувьд аюулгүй. За тэгээ бусаддаа садаа болохгүйгээр амрах зогсоол гэдэг бол маш чухал ач холбогдолтой. За энд бол одоо 200 харьцан 63-ын хэмжээтэй буюу нийтдээ 1260 м2 талбайд яг одоо стандартын дагуу хүнд даацын энэ асфальтын одоо зогсоолыг хийж өгсөн байна. За энэ том зогсоолын яг энэ лабораторийн шинжилгээ авсан дээдний одоо үлдсэн хэсгийг та бүхэнд харуулж байна. За энэчээс өөр энгийнүүдээр харахад ямар чанартай дузаан ийм асфальтын одоо зогсоол хийсэн бэ гэдэг нь бол харагдаж байна. За гэхдээ энгийнүүдээр бол бид нар асфальтыг харж байгаа. Гэтэл энэ чинь доошоо дахиад яг энэ 8 см асфальтын доор 20 см одоо харлуулсан магтаан буюу ийм харлуулсан чулуун одоо суурийг хийж өгсөн байгаа. Түүний доор энэ цементэн бэхжүүлсэн суур 40 см-аар 2 үеийг бас хийж өгсөн байгаа. Энэ бол ингээд маш том одоо бүтээн байгуулалт хийж яг энэ зогсоолыг ингээд харахад өргөн зогсоод харагдаж байгаа боловч хэрвээ туушинд нь ингээд зам болгож харах юм бол энэ нийтдээ 2 км замыг одоо барьж байгуулах хэмжээний ийм материалыг энэ зогсоолд бол зарцуулсан гэсэн үг. Гашуун Сухбат автозам компани яг ийм их багтаамжийн зогсоолыг 2 ширхгийг төлөвлөсөн байгаагийн нэг нь энэ. За нөгөөх нь бол тэр замын эхэнд буюу 50 орчим километр дээр барьж байгуулагдаж байгаа.